Энэхүү зохиолын бүтэн хувилбар M+ орсон байгаа. Аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол жихэвч эзэн. Хээрийн юм. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нэгдүгээр хэсэг. Гүнсэг минь болж үзтээ. Тэр холоос энэ хүртэл ирчгээд хашрахгүй хар ус мөшгөд явах юм. Наа толгойд чинь хар уснаас өөрийн мэргэлдгэн байгаа юу? Гэж янших эхнэрийнхэн үгийг сонсон чиний тоолгүй дээл хувцаанд тайлж зүүн орны хөлд шидчихв. Энэ шимэнэр сэрсэн хөгшин ээж нь орон дээрэн үндэж болсоод хэдэн үг хэлэх гэлснэн багын зөрүүд хүүгэн тэртээ тэргүй ойлгож авахгүйг мэдсэн учраас эрхэн хэдэнтэн эргүүлээд буруу харан хэвдчихв. Тогоо шиг том гэдэстэй бүсгүй ор түшиж босоод цай айглах гэхэд гүнсэг хана нөөрэ миний хөгшин хэвтэ гэж гошгон өмөлзүүлэхийн төдөд хүлээж ядсан их ууран дундарчих шиг санагджээ. Гүнсгэр овглсан энэ айл төрсөн нутгаасаа дайжиж энэ дээрээд нэг намар нэг өвлийг үзэж байгаа нь энэ. Тэр нутагт гүнсгийнхэн уюудмаараа нутаглаж ирсэн ч архинд дуртай хүн хэрэг толбогдож хэзээ мэдгүй аавынх руу ачигдах дээрэн тулсан тул зөөн тооны хэдэн юм авч үлдээд үлдсэн мал өнхүр хэд хогшлон цөм зарж өгөх ёстойг нь өгч нэгмэр салжээ. Гэсэн ч олны дунд тарсан муу нэрээс нь болж байж суухан эцэхүү болсон тул нутаг сэлгийн нүүж энд ирсэн байна. Бүхнийг шинээр эхлэх зорилготой ирсэн ч гүнсэг мөнөөх янзаараа арих тарсны араас хөөцөлдөж гэртэн байгаасан байхгүй нэхээ. Нутгийн залуустай танилцж байна. Минь тустай байвал хинхэндээ хэрэгтэй гэж өөрийгөө хаад салвж өдөш бүр халамцуу ирэх нөхрөн архинд орчихгүй гэж сэтгэл зовнох бүсгүйг Тамир гэнэ. Тамир гүнсэгтэй нэг нутгийн хам. Хөндийн хүн хамгийн ажилч хичээнгүй. Айл сайтай хөөрхнийг нь авч суусан ч анхаагүйр засарч төдсөнгүй. Өөнийг нь мэдсэн юм шиг бурхан тэдэнд үр заяалгүй 10 гаруй жил болсон байв. Гэтэл нутаг сэлгэж нүүж ирсэн дорон Тамир бие давхар гэдгийг мэдсэн байна. Хөгшин ээж нь бөөн баяр болж гүнсэгч хавийн амтантай нээлж хар ус хөнтрөх нэг шалтгатай болсон байжээ. Энэ мөчөөс цаг хугацаа нүд цавчих хооронд урсан өнгөрч нэг л мэдхэд тогоо шиг том гэдэстэй болсон байв. Гүнсэг хаа очиж яаж ч уусан агсан согтуу тавьж аргэрэн элдвлэхгүй сайхан. Халамцуухан тэмтчин орж ирээд ханийнхан урдуур год саяжхад буруу хараад хэвтээд өгнө. Тамирын гэдсийг элж хөөрхөн бор үрмэн аав нь жаах юм балгачглаа. Чамаа гараад ирэхээр аав нь амсахчгүй. Өрөө мөрөн дээрээ суулгаад нутагтан эргэж очноо гэж ёс юм шиг хэлдэг байжээ. Хичнээн их ууралсан ч хэвлий гэдсийг нь эвэрчиж хадуурсан гараараа элбэж хэлэн хазан ярихад Тамир уярчхана. Ийм нэгэн айл хорвоогийн тоосыг хөдөлгөж хүндий мухартаа ганц гэрээр өвлжиж байсан цаг юмсан жим. Сар шин төхөж ирэхдээ зэрэгцэн Тамирын амарч явах цаг нэгэнтэн ордсон тул ойр зургийн ажлуудаа эмхэлж цагцэлж байжээ. Нялх нарийн амтантай болж ихвол хөдөлж чадахгүй гэж бодсноос хөгшин ээждийн дэм болж зайгүй бөгтөгнөн. Авч үлдсэн цөөхөн хитэн малан нааш цааш нь болгоцоход ирэхдээ л
балгачсан байх нь ёс болсон гүнсэг сөөрөн газраас хэдэн өлгий даваад өгүүлж өгснийг ч базаж амжлаа. Ажил бараг цэгцэрхийн наана сар шинэ болов. Сайхан ханаараа гойноо гэдэл хөлхөрцөг болсон амтэн тамирыг нь сундалж аваад ойрхон айл руу мордчихлоо. Хүүхэд доошилж хэзээ-мэдгүй төрөх төгсөн тамир тунчиг дургу дагаж явваа. Цэмпэлэг их 100 давсан настай хөгшнөд жил бүрийн сар шинээр хавийн хүмүүс цуглаж зологцоход нь энэ байжээ. Нэг бүрчлэн хэсгээс илүү нийтдээ нээлж золголт хийдэг заншил энэ хөндөд тогтсон дээр гүнсхийнх гэх айл нэмэгдэв. Шинэ хүн бүл нэмэгдэх бүрт тугалтаа үнэ голоосон бэлэглэж ойр зүрийн ажилд нь туслуулахар хүүхдүүд нь явуулахаас эхлээд аль альдан дэмтэй тустай амьдардаг байж. Цугласан бүхэн тамирын хөөхөн сайхныг магтан сайшааж удахгүй төрөх хүүхдийг нь ерөөлийн сайхан үгсээр бэлхуулав. Тэгж байтал үдэш болжээ. Сурсан зангаараа уужгалсан гүнсэг эхнэрийн хөдлөн гарч гэрөөдөн шогшуулав. Харанхуйд тамирын царай зүс бүдэг бадаг үзэгдэж осолдохгүй дэмнэж өгөөд мордуулав. Гэтэл сондлаад явъя гэд гүнсгийн ханцуунаас тавьсангүй гэнэ. Гүнсэгч согтуу толгойдон ихэн бодох тэнхэлгүй шуудхан урд нь гарч лаг хийтэл суужээ. Төөнийг суувуугүй юу ар нуруунаас нь өөртөө наан чанга тэврэхэд гүнсэг эргэж харж нэг үнэрлэгчэн болоод хөдлөв. Замдан удахгүй төрөх хүүхдийнхээ тухай ярьж хөө эсвэл охин алинчвэ малд дөртөхөн болгоно гэх мэтээр ярьж явхад сундалж суусан тамир огт дуурсангүй. Харуу суулаа гэж уурлан байлгүй гэж бодоод гүнсэгч аргадах гэж яарсангүй. Тэгж байтал тамир шээ гэж сул дугаар зүүн чихэн дэрэн шивнжээ. Гүнсэг морноос нь төрүүлж буугаад эхнэртэй дэм болж буулгахад нүмгэн дээлтэй сэгсгэр үстэй хүүхэн сэв хийтэл буугаад морины араар тойрч гараад алга болов. Амьсгалахаас өөр чимээгүй хоосон талд гэрэл гийчих ганцч зөвлгүй харанхуйд морины цаанаас тамир тойроод ирлээ. Түүнд дэмнэж мордуулгахдаа яагаад бүсэн бүслээгүй юм бэ? Өсөх эзэг чинь байдгаараа сэгсэж гэж малгай толгоогүй явж болж байна өнөхөр гэж чөмөлзөн хэлэхэд тамир хариу дуурсангүй. Мөн чи хэлэгнэжтэй гэмэн доогтойхон хэлээд мордлоо. Шимийн юмнаас эхлээд харь орны хэд хэдэн бор юм хольж хүрдснээс гэртэн орж ирмэгцэн хайсан гудсан дэрэн унтаад өгчээ. Ард нь юу болж байгааг мэдхийн ч сөхөөгүй хурх хэрж эхлэхэд хөгшин ээж нь хүүгийнхээ мөрөөс зулгааж охин хайчва хөөй гэвч гүнсэг босч ирсэнгүй. Өглөөний нар мандахта зэрэгцэж хатуу мод толгой товшгод нойрон харамлан сэрсэн гүнсгийн хамаг дотор нь хатчихсан байх шиг санагджээ. Данхар толгоогон арай ядан даанж босч ирээд хартал хөгшин ээж нь цуухныхан өмнө нулимсан арчин сууж байхан тэр гүнсгийн өндөснийг хараад тайгааран хатгаж "Үгүй чи чинь яажсан хархуу үрвэ? Сар шинээр эхнэрэн айлд хаяад ирж болдгийм үү? Толгор биетэй амтныг сайн танихгүй айл руу чирэг шахам аваад явсан. Яахааран ганцаараа ирдэг юм?" Гэхэд гүнсэг гэр доторхыг тойруулан хараад "Юу вэ? Би өчигдөр яахаарахгүй л ардаа сундлаад авчирсан да. Өөрөө л тусдаа мордохгүй гэд ард сундалсан штеп. Өглөө өрд үнэ мал саах гэд гарсан юм бах та. Үхсний чинь үнэ мал саах. Тэр хүүхэд авчир болохон байлаа. Ёс жайган бодсон ч тэр хүн чанараа бодсон ч тэр яахаараа том гэцтэй амтныг
Чи чинь яста дүүрч гисэн тэнэг амьтан болжээ. Сар бол ухаанаа сар гадтай холж уугаад л чам шиг амьтны их гэж би энд амьд яваад югхүү. Дороосон унагсан ганц үрэн ингээд харьхинд оржихыг харснаас энэ тоонноос боогоод үхсэн дээр гэж завсаргүй өглөхөд гүнсэг босч дээлийн бүслээд гэрээс гарав. Хамрынхан нүхээр орсон хүйтэн агаарт тарих нь хагташчих шиг янгинахад залуу яа гэж дуу алдаж хэдэнтийн цожих мэд давх хийгээд мордлоо. Золгож очсон айлдан эргэж ирэхэд баруун орон дээр нь нөхрөн хүлээж суусан тамирын хардснаас хачин их ууртаа байгааг нь харсан хэнч мэдхээр айлын хүмүүс гүнсгийг шоолж гагамартад айлын хүүхэн сундлаад л алга болчих чинлээ гэж улам цаашлуулав. Арай гэж гэртэн ирэхэд тамир дээлийнхэн бүсийг тайлж шидэд гомдлын баахан үгс урсгаж гарлаа. Үүн дээр ээж нэмэрлэж гүнсгийг эрүүл ухаанаа нэгэнтэн алдсан гэж итгэл зэмэлжээ. Тамирын хэлснээр гүнсэг хоймор хавьд ууж сууснаа уг энтэл болсод хэлэггүй гараад явчихсан гин. Морь харах гэж байгаа биз гэж одоод нэг их тоогоогүй ч ирсэн хүмүүс цовж увсаар явж дуусгаад гүнсгийн байхгүйг анзаарчээ. Бүр тамирын унж ирсэн морийг хөдлөөд явчихсан байна гин шүү. Бүс хүн дотор харын сэтгэл боцолсноос өөр бодол орж ирсэнгүй. Уурлаж гомдсон дон өдөржин дуугараагүй бүсгүй өдөш болоход нөхөрдөн сая нэг нөөр өгч. Алуу энэ хөл базна уу? Хавг над болж өгөхгүй гээд гутлаан тайлж өвөр дээр нь тавьжээ. Гүнсэгч жуумалцсан инээмсэглээд хөлийг нь халуун гараараа барьж эхэллээ. Гэтэл гадаа нохоо хуцаж мал нь үргээд ирэх чимээ гарав. Залуус бэби ирүүгэн харж хэсэг чимээ чагнаснаа гүнсэг төргөн ховцолж баруун орны дороос аавынхан хуучин бог үүрж аваад хаалга савн гарав. Хөгшин ээж нь эрхэн барьж гараан сөмбөрлүүлэн залбираад бурхан сахиус минь өршөө гэж дуалдав. Тамир гудлан өмсөж босоод баруун хатавчинтан хавчуулсан хайчны амийг боолоо. Хоттой хонируу нь боохоо оржээ гэж бодсноос тэр ажээ. Гэтэл төд удалгүй гүнсэг ороод ирв. Гайхсан нүдээр гэрдүүлсэн хоёр лугаан харж байдгүй шүү. Муу адгуус чинь юуж байхгүй байхад боргоод байж. Гэхэд тэд зөм тайвширчээ. Хөгшин ээж нь гэсэн чи энэ намар гэрэн 3 эргээд гэж баадантай бурхны нам сар байтал нэг л эвгүй голжичхан тэр. Алуу байц гэт баримтгийг задалтал. Баримтыг доторх судрыг жижиг хэсэг болтол нураад бөөгнүүлж боогод орхичихсан байжээ. Бүүзэгд эн чинь юу вэ? Хэн ингэдэг байна? Яасан муу ёртой юм гэж уулгалдсан ээж нь баримтагта номонд барьсан чигтэн туалтана. Энэхүү зохиолын бүдэн хувилбар М+ орсон байгаа.